Эдийн засгийн мэдээ танд хүрч байна. 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхэлсэн. 2016 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 32 сая йен буюу 282.5 мянган ам.доллар болсон байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдахаас өмнө хоёр орны хоорондын худалдааны эргэлт нэг 500 гаруй сая доллараар хэмжигдэжсэн. Хэлэлцээр байгуулагдсанаас хойш ер нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгож байгаа гарал үүслийн гэрчилгээний формоор үзэх юм бол энэ өнөөдрийг хүртэл энэ богинохон хугацаанд нийтдээ 320 ширхэг 8.2 сая долларын үнэлгээтэй ийм Монголын экспортын бараа одоо энэ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэмжээнд хөнгөлт авч Японы зах зээл дээр гарсан байна. 1996-аас 2016 оны хооронд өнгөрсөн хугацаанд Японы талаас манайд 262 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Сүүлийн жилүүдэд манай улсад орж ирсэн хөрөнгө оруулалтын 40 гаруй хувь нь Япон улсаас орж ирсэн байна. Зөвхөн 2016 оны байдлаар гэхэд Японы хөрөнгө оруулалтын хэмжээ 28%-аар өсжээ. Өнөөдрийн байдлаар нийт 550 Япон компани манай улсад бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Харин манай улсаас уул уурхайн, төмөрлөг металл, хөдөө аж ахуйн гаралтай түүхийд хүнсний ногоо, мах сүв, арх, дарс, ундаа, шүүс зэрэг 5,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй Япон руу экспортлох боломжтой байгаа боловч одоогийн байдлаар ноос ноолуур боловсруулсан адууны мах чацарга нь эсгий бүтээгдэхүүн зэрэг цөөн тооны уламжлалт бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр Япон руу экспортлж байна. Цөөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлж байна. Зөвхөн одоо Япон гэлтгүүгээр одоо Европын холбооны улс руу биднес олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаргахын боломж нэгдсэн байгаа боловч өнөөдөр манай хөнгөн үйлдвэр хүнсний үйлдвэрийн одоо бараа бүтээгдэхүүнүүд одоо экспортод гарах гол одоо техникл нэг стандартын шаардлага гарах тухай асуудал байж. Тэгэхээр сая бидний одоо хэлцэжсэнээр энэ Японы зах зээл рүү гарах одоо стандартыг бид бас биелүүлэх юм бол одоо Европ руу ч юм уу бусад дэлхий рүү одоо шууд гарахын боломж олцсон нэгдчих юм байна. Цаашид Япон төдийгүй олон улсын зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх, олон улсын технологиудыг нэвтрүүлэх шаардлагатайг мэргэжилтэнд хэлж байна. Одоогийн байдлаар Японоос хуураас сүүний үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийг оруулж ирэн үйлдвэрлэл эхлээд байгаа бол цаашдаа хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэд хэдэн томоохон үйлдвэрүүдийг байгуулах асуудал яригдж байна.